сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ үчийн мэндийг зөвшөөрье. Өнөөдрийн тоглолт бол онцгой тоглолт байна. Монголын хөгжмийн урлагт 60 гаруй жил авьяас чадвар бие сэтгэлээ зориулсан эрхэм хөгжмийн зохиолчийн бүтээлийг сонсохоор бидний төлөвлөсөн ирсэн байна. Тэгээд өнөөдрийн тоглолтын онцлог юу вэ гэх юм бол дандаа мэрэгжлийн усууд сууж байгаа болохоор зэрэг миний хувьд бол яхаа айцтай. Яагаад гэвэл бүгд мэддэг, сонсдог, дуулдаг улсууд. Тэгээд өнөөдөр энэ сайхан залуу хөгжимчид маань, залуу дуучид маань бүгдээрээ ямар ч их олон шагнал авсан мэрэгжлийн хөгжмөс дутуугүй. 87 жилийн түүхтэй эх орныхоо мэрэгжлийн урлагийн байгууллагуудад өнцөг болон бүрт 10-аад мянган мэрэгжлийн боловсон хүчнийг бэлтгэсэн зөвхөн эх орондоо төдийгүй хэлийн чандад Монгол гэдэг нэрийг дуусгаж олон сайхан уран бүтээлтийг бэлтгэдэг энэ сургуулийн 65 жил нь миний амьдралтай холбоотой. Тийм болохоос энэ сайхан тайзан дээрс та бүхэндээ мэдчихэж байгаад их баяртай байна. Манай сургууль бол үнэндээ ахмад сургууль, сайхан уран бүтээлчд алдар цолтнууд энэ сургуулиас төрөн гарсан байдаг. 1937 онд анх энэ сургуулийг байгуулахад эсэж орсон тэрэн шагнал ардын жүжигчин, гомд оржин, жамин, алдар туурч, бүлжингийн буян гэл одоо ахмад анхны төгсөгчд байдаг. Тэрнээс хойш энэ 67 жилийн хугацаанд мөн ч олон алдартны төрүүлж, мөн ч олон сайхан уран бүтээлтийг бэлтгэн гаргасан байна. Өнөөдөр бид энэ бүтээлийн сонсогч байгаа хүмүүс бол Монгол Улсын урлагийн гавьяас зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, багш, удирдаач Даштавагийн Баттөмөр гэж хүн байна. Баттөмөр та бас таа? Баттөмөр маань Алтнамар хөгжмийн наадмын тэргуун шагналтай, Морин хор наадмын тэргуун шагналтай, Монголын хөгжмийн зохиолт эвлийн шагналтай, сайхан уран бүтээлээр Монгол түмний сэтгэлийг байсгаж оюуныг сэргээж авдаг гайхалтай сайхан хөгжмийн зохиолчийн бүтээл. Бид бол Баттөмөрийг хөвчлэн дууны нэрт төлөөлөгч гэж ярьдаг. Гэтэл Баттөмөр бол зөвхөн дуу зохиодоггүй, дан хөгжмийн маш олон бүтээлүүдийг зохиосон тэдгээрийн цөөн хэсгийг өнөөдөр бид сонсох гэж байна. Тэгээ сая тайзан дээр ишгэлсэн бүтээлүүдийн талаар та бүхэндээ товчхон танилцуулъя гэж бодож байна. Бид тоглолтоо эх орныхоо сайхан Миний нутаг гэдэг дуугаар эхэллээ. Их зохиолч Насаг Доржийн зохиосон шүлгээр зохиосон хоёр сайхан дууг бид эхлээ сонслоо. Миний нутаг гэдэг энэ дуу бол дан найрал дуу акапелла хөгжүүлсэн удирдаач нь Баярмаа өгшөөлөө. Дараагийнх нь Хэн зураг гэж дуу. Энэ Хэн зургийг бол одоо манай Балчираас ахвалаад бүгд мэддэг Миний Хэн зураг магна халзан зурстай гэж дуулдаг. Энэ дууга хөгжмийн зохиолч маань их зохиолч Насаг Доржийн Минсний 80 жилийн ойд бол 1986 онд зохиосон ийм дууга энийг хамгийн анх дуулж радиод бичүүлсэн хүүхдүүд бол Монголын радиогын дээр түүхтийн найрлын улаан бүчүүлэг байдаг юм аа. Ингээд радиогийн уран санд энэ бүтээл баттай орсон байдаг. Өнөөдөр манай Монголын Монгол Улсын консерваторийн мэрэгжлийн сургуулийн сурагчид маань дуулж энэ сайхан бүтээлийг та бүхэндээ сонсголоо. Ингээд хүүхдүүдэд баяр хүргье. За дараагийн сонссон бүтээл бол Моридын хатраа гэдэг их хуурын чуулга байсан. Энэ яагаад их хуурын чуулга? Анхны их хуурт зориулсан анхны чуулга. Энэ яагаад байна уу гэхлээр би бодож байна. Манай Баттөмөр уран бүтээлийн гараа их хуурчаас эхэлсэн учраас их хуурын чуулга зориулсан энэ бүтээл бол энэ сэтгэлд зохиоход бүхэнд ойрхон байсан байхаа гэж бодож байна. Энэ их хуурын чуулгын 23 онд зохиосон энэ багш нь бол Боожо багш байлаа. За дараагийн тоглож өссөн нутаг гэдэг хуучаар ятхын чуулга байгаа. Энэ чуулга бол нэлийн дэхнээ зохиогдсон. Энэ чуулгын өмнө тоглосон бүрэлдэхүүн бол байдаг. Энд бол манай гавьяач жүжигчин Сунзын Цэвэлмаа ятхын мөр сандаг нарын хамтарсан багш нарын хийсэн чуулга бол энийг сая өмнө тоглосон. Өнөөдрийн тоглолтын дээр бол манай уран чимэг Жаргалмаа нарын хүүхдүүд бол энд тоглож сонирхууллаа. Үнэхээр мэрэгжлийн төвшний хэдийгээр хүүхэд ч гэсэн өнөөдөр мэрэгжлийн төвшний байгаад нь бид их баяртай байна. За ингээд дараагийн бүтээл нь юу байх вэ? Шударгын гослол байгаа. Дүлгэн гэдэг охин гослон тоглоно. Энэ бол 2019 оны Оросын холбоос Горналта буюу бид ярьдаг Алтан хязгаарын Биск хотод болсон олон улсын үндэсний хөгжимчдийн анх туруулын тэргуун байрын шагналтай ийм хөгжимч маань одоо энд та бүхний өмнө гарч хөгжүүлэх гэж байна. Энэ бол шударгын гослол. За дараагийн бүтээл бол Лимбний гослол байгаа. Лимбний гослол энэ дээр одоо манай үндэсний хөгжмийн энэ бүтээлүүдийг та бүхэн ажиглаж байгаа бах. Бүгд сурагчдад зориулсан сургалтын шинжтэй байгаа. Тэг багш нартай ярьж байхад бол Баттөмөр өгш өөрөө их сайхан дуунуудыг зохиодог учраас бүтээлүүд нь их аялгуулаг, тоглоход их урамтай, сайхан байдаг. Ер нь сургалтын зориулсан учраас энэ бүтээлүүдийг бол манай хүүхдүүд их урамтай сайхан тоглодгоо гэж ярьж ирсэн. Одоо Лимний гослыг хөгжимдөхөний гослооч хүүхд бол Оросын холбооны улсын улаан хот татуулдаг Найдал 2002 уралдааны тэргуун байрын шагналтай, Хабаровск хотод бас Новый Имена уралдааны тэргуун байрын шагналтай, өсвөрийн болон залуу үндэсний хөгжимтийн гэрэг уралдааны
Гран При шагналтай, самбал хөндийн нэрмжит өсвөрийн хөгжимч үндэсний уралдаан саяхан болсон. 2 дугаар уралдааны энэ уралдааны Гран При шагналтай Монгол Улсын консервативын 3 дугаар курсын оюутан байна. Би яагаад өнөөдөр энэ хүүхдүүдийн тухай яриад байна вэ гэхлээр надад даалгавар өгтөө бүтээлийн тухай битгий их яриад яагаад ч надад мэрэгжлийн усуд үүсэж байгаа шүү. Ойлгоно. Харин миний бодлоор бол энд Амина явж ил байдаг, тэнд инхот явж ил байдаг. Чум ямар уралдааны ямар шагналтай гэдгийг бас хүүхдүүд нь хоорондоо мэдж авах гэж бодож би хүүхдүүдийн хэлээр тодтогч хэлж байгаамаа. За дараагийн тоглох бүтээл бол ятгын гослол байгаа. Энэ ятгын гослолыг бол манай Мөнх Эрдэнэ багшийн шав Монгол Улсын консервативын үндэсний хөгжмийн 12 дугаар нисвэрч Намуна энэ байгалийн цом гэдэг уралдааны өсвөрийн хөгжимчтэй уралдааны тэргүүн байрын шагналтай ийм сурагч тоглоно. Төгөлөр хуучинд отгон чимээг байна. За Лиминий гослын төгөлөр хууч Ууган Дэлгэр удирдсан багш нь бол хүндэт профессор Цогт Магна байгаа. За Шудрагын гослын төгөлөр хууч нь бол отгон чимээг удирдсан багш нь Инх нар байна. Тэгээд дараагийн бүтээл болох их нутаг гэж одоо хуучны гослол байгаа. За энэ хуучны гослолын тоглогч Инх Батын тухай бол нэлийн их урт шагналын эхлэлэндээ та бүхнийг хараад мэдэх байх телевизээр гарч ирсэн маш их олон уралдааны шагналтай ийм сайхан хөгжимчин энэ жил төгсөх курсын оюутан зөвөр би та бүхний чилээх хурдхан шиг хэлье. 19 онд Оросын холбооны улсын Алтан хязгаард Бискотод болсон олон улсын хөгжимтийн уралдааны гослол төрлөөр тэргүүн байр, хошил тэргүүр, тэргүүн байр, цөөхөл хөгжмийн төрлөөр Гран При шагналтай 21 оны Оросын холбооны улсын Хабаровск хотод болсон Аз намхан далайн бүс нутгийн орнуудын Нови именно уралдааны 31 дугаар уралдааны Гран При шагналтай 22 онд Улаан үд хотод болсон найдал уралдааны 6 дугаар уралдааны виртуоз хөгжимчин гарамгаа хөгжимчний шагналтай Парис хотноо болсон олон улсын хөгжимчдийн 6 дугаар уралдааны тэргүүн байрын шагналтай Америк нэгдсэн улсын Атланта хотод болсон дэлхийн залуу хөгжимчдийн олон улсын уралдааны Гран При шагналтай Грек өсвөрийн хөгжимчдийн уралдааны Гран При тэргүүн байрын шагналтай 23 онд зохиогдсон шарвын нэрмжид олон улсын уралдаанд Жаран хөгжмөөс шалгарч төгсгөлийн шатанд орж байсан 2023 оны шилдэг 50 оюутны Монгол Улсын шилдэг 50 оюутны нэгээр шалгарч исэн ийм сайхан авьяаслаг хөгжимчин байна. Үнэхээр сэтгэлээсээ хөгжимддэг сайхан хөгжимчин та бүхэн одоо харна гэж бодож байна. Ингээд одоо Батмөрийнхөө зогсон их нутаг гитвэлийн Инх Батын хөгжимчнөр сонсноо. За ингээд хөгжим залуу хөгжимчтэй тайзны өрье.
Одоо эх хурц зориулсан гоцлыг та бүхэн сонсно. Тайзнаа эх хуурчдын анх дугаар уралдааны тэргуун байрын шагналтай Монгол Улсын консерваторийн 1-р курсын оюутан Наран Гарвыг урьж байна. Хамаг монголч болгыг хамтлагийг бас урьж байна. Удирдсан багш Боожо. Манай Баттөмөр уран бүтээлийн гараага эх хураас эхэлсэн учраас эх хурц зориулсан бүтээл байдгаа гэдгийг би дахин хэлмээр санагдаж байна. Энэ хүн бол маш их ойрхон байгаа. Дараагийн бидний сонсох бүтээл бол Миний нутгийн бараа гэсэн дуу байгаа. Миний нутгийн бараа гэдэг энэ дууг бол манай Монгол Улсын аюулчин банзарч дуулж маш олон хүний сэтгэлд хүрсэн. 1968 онд Баттөмөр маань оюутан байх үедээ нутаг орноо, гэр орноо санаад Миний нутгийн энийг сайхан дуу зохиоё гэж аялгаа зохиосон сэтгэлдээ. Тэгээд аялгаа зохиогоод ирээд сүрэн жуугаад өгсөн байдаг. Шарвын сүрэн жуу гэж агуу хүн бол энэ дууны аялгыг сонсоод газрын холоо сайвлсан ганцхан гэр байна. Ганцхан насан заяас Миний нутгийн бараа юу да гэдэг үгийг яг аялганд нь тохируулж хийсэн. Ер нь бол яруу найрагчид ихэвчлэн үгэн дээр нь хөгжим зохиодог бол сүрэн жууга бадраагаа гэд манай алдартай яруу найрагчд бол аялганд яв цав тохирсон тийм шүүлэг зохиодог бас авьяастай хурхан улсууд байсан шүү. Миний нутгийн бараа гэдэг энэ дууг дуулах дуучин бол Оросын компанисын Дунаевскийн нэрмж уралдааны тэргуун байрны шагналтай, Алтархан олон улсын наадмын тэргуун байрны шагналтай, Монгол Улсын консерваторийн 3-р курсын оюутан Ариун Бут байна. Мэргэжлийн багш нь Монгол Улсын гавьяач жүжигчин Баасан Хөгийн Батмент хамаг Монгол хамтлагтай дуулнаа.
одоо бидний сонсох бүтээл бол Батбаярын зохиол Ёочингийн хоршил байгаа. Монгол Улсын консерваторийн үндэсний хөгжмийн мэргэжлийн сургуулийн 8 дугаар ангийн сурагч Гэрэг 2023 уралдааны 1-р байрны шагналтай. За мөн энэ уралдааны сайн оролцогч Мишель Ариун хур Мишель нар бол туслан хөгжимдөх юм аа. Мэргэжлийн багш нь Байгалмаа, Ариун хурын чуулга, удирдсан багш Болдбаатар, концерт мастер Инхц бол дараа нь бид сайхан дуу сонсно. Ариун хур гэдэг дуугаа та бүхэн мэдэх араа зүгийн малчин нэвтрүүлгийг хийдэг Цэндийн чимд дурж гэж сайхан яруу найрагч сэтгүүлч байсан. Дундгойнгийн дэрэнгийн дэлтэй харагч бид нэрлэдэг байсан. Дундгойн нэг нутгийн усуд энэ чимд дуржийн шүлгээр Морин хур гэдэг одоо 6 дахь жил зохиосон уралдаанд бол энэ дуу зохиосон. Энэ дууг дуулах дуучин бол Улсын дөрвижгийн эрдмийн театрын гослог дуучин, Монгол Улсын гавьяа жүжигчин Оюун чимгийн Хөрлбаатар. Хөрлбаатар гэдэг энэ алдартай дуучин бол одоо манай алдарт бүтэц өгшин шав цэргийн ансамбл дуучин байсан. Дуурийн театрт ирээд 10 гаруй жил болж байна. Гэлэнгийн нэрмжт уралдааны дид байрын шагналтай. Тэгээд дэлхийн дандаа бас англи хоолойтнуудын шаляпны нэрмжт наадамд оролцож байсан гэдэг их олон тэргүүн балган гэдэг одоо энэ хүний уралдааны шагналуудыг хэлхийн арга байхгүй. Энэ одоо манай Дуурийн театрын голлох гослол бас олоотой дуучны нэгэ. Ингээд Хөрлбаатар маань дуулна. Концерт мастер Инхц Морин хурын чуулга хөгжимдөх юм аа. За дараагийн сонсох бүтээл шударгын хоршил. Энэ шударгын хоршил дээр бол одоо консерваторийн 3 дугаар курсын оюутан Сод Эрдэнэ Нансалмаа нар хөгжимдөх юм байгаа. Энд Сод Эрдэнэ бол үндэсний хөгжимчдийн уралдааны найдал уралдааны 6 дугаар уралдаанд тэргүүн байр 3 дугаараар эзэлж байсан. Нансалмаа нь бол Красноярск туссан Надежда уралдааны 3 дугаар шагналтай гэдэг ингээд энэ олон шагналыг бичмэл та хүн чилчж магадгүй юм аа. Тэгээд энэ шударгыг анх 70-80-аад оны үед бол эхэлж хөгжимдсөн хүн бол Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Цэрэн Дулам одоо та бүхний дунд сууж байна. Отхон жүгж хоёр сайхан шансчин бол бичиж араажгийн уралдаанд оруулсан байдгийн. Өнөөдөр цоглогч хоёр хөгжимчмэс Сод Эрдэнэ Нансалмаа хоёр мэргэжлийн багш нь инхнаар концерт мастер Отхон чимэг. За ингээд энэ бүтээлүүдийг бүгдээр сонсцгоё.
нэрт яруу найрч төрийн шагнал соёлын гайсдалсан долгорын намайг шүлгээр зохиосон цэцэгт цэнхэр альчуур гэдэг сайхан дуу сонсох гэж байна. Энэ дууг зохиохдоо хөгжмийн зохиолч маань та бүхэн мэдж 70 80-аад оны үед илгээлтийн эзэдгээд хөдөө аж ахуйн мал дээрч үйлдвэртч илгээлтийн эзэдийг илгээдэг байсан. Энэ хөдөө гарч байгаа илгээлтийн эзэд зориулсан энэ дуу маань цэцэг цэнхэр альчуур гэдэг маш их төгсөн анхны дуусан дуучин бол Монгол Улсын гавьяач жүжигчин Самбуугийн боороо гэж сайхан дуучин байдаг. Тэгээд одоо та бүхний дунд сууж байгаа ардын жүжигчин Алтан гэрлийн бүтэд тэгээд одоо цаашаа банзаржууг гавьяачин банзаржууг гэл олон ер нь манай сопрано хоолойтой дуучныг уран санд баттай орсон ийм сайхан дуу дуулаачаас хоолны сараа шаардна сэтгэлгээ шаарддаг ийм сайхан дуу байгаамаа. За дараагийн дуу бол энэ дууны шүлгээ зохиосон бол Олгарын намайг шилсэн. Энэ дууг дуулах дуучин бол Улсын дөрвийн эрдмийн театрын гослол дуучин Монгол Улсын гавьяач жүжигчин манай бүтэтгэн шав Шивнингийн наран чимэг манай шилдэг Нансалмаа гэдэг олон урлагийн шагналтай төгөлдөр хуурчин манай Баттөмрийн охин Монгол Улсын гавьяач жүжигчин Улсын дөрвийн эрдмийн театрт 30 гаруй жил ерөнхий концерт мастер ажиллаж байгаа Баттөмрийн Солонгоо байна. За дараагийн сонсох дуу бол ард түмний дунд маш их дэлгэрсэн бодлын цагаан хүн гэдэг дууга. Энэ дуу Хүсгэл аймгийн уугуул амглан одоо нэг домгоос хэдвэлэн энэ дууны шүлгийг бол Баттөмөр дээр барьж ирсэн. Тэгээд бодлын цагаан хүн гэдэг дуугаа бол зохиосон. Энэ дуу 1987 онд гэсэн Морин хур наадмын 5 дахь жил буюу 1991 онд бодлын цагаан хүн дуугаараа манай Баттөмөр Морин хур наадмын тэргуун шагналыг хүртэж ирсэн. Ийм сайхан дууд одоо айргийн тавд. Тэгээд энэ дууг анх дуусан дуучин өнөөдөр дуулж байгаа дуучин бол Монгол Улсын ардын жүжигчин манай Дойрын Улдалт дуучин багш Аюур заны долгор байгаамаа. Төгөл рүүч Монгол Улсын гавьяаччин Баттөмрийн Солонгох гавьяач жүжигчин. За ингээд уран бүтээлчтэй тайзны ороод эхлээд цэцэг цэнхэр альчуур тэгээд бодлын цагаан хонго сонсъё.
Дунд Гоёмгийн дэлгэр зохиц сум төрсэн Батөмөр он 1960 онд Улсын ардын дуужийн чуулга одоогийнхаа үндэсний урлагийн их театрт анх их хуурчаар орж исэн. Дагалдан хөгжимчнээр ороод цаашаа улмаар мэрэгжлийн хөгжимчин болоод 1968 он хүртэл ажилласан. 68 онд Зөвлөлт толгой цэцэг сургуульд яваад 72 онд төгсөж ирсэн. Тэгэд уран бүтээлийн гараагаа 1965 онд эхэлсэн. Би тэр амгаагийн түүний тухай ярьжсэн. 1965 онд цогцлмоогоо тэрийн Хөлнэрийн Баатар тэрийн шилд ардын жишин цогцлмоогоо улсын ардын дуужийн чуулганы уран сайхны удирдагч байхдаа ерөнхий найруулагч байхдаа сэдвчилсэн концерт олныг хийжсэн маань Ахмадууд мэднэ хангайн дуу, говийн дуу, алтайн дуу гэж явдаг гэсэн. Хангайн дуу концерт хийх гээд уран бүтээлчид бүтээл хийхийг идэвхтэй оролцоог даалгасан. Тэгээ Батмөрийн санаанд бол нэгэн аялгау орж ирсэн. Энэ аялгауг аваад Монголын араажууд тэр үед телевиз байгаагүй 65 онд. Араажууд дээр очиод редактор Сүрэнжүүтэй уулзаа гэсэн одоо гарч нэг Сүрэнжүүга гарч ирсэн. Тэгээ Сүрэнжүүгатай хамт гэртээ очиод аялгаугаа сонссон чинь Сүрэнжүүга тэр дорн энэ дуунд аялгау зохиосон. Энэ бол Баян хангаа гэдэг дуу байсан. Баян хангаа гэдэг дуунд Сүрэнжүүга би түрүү хэлсэндээ аялгаунд өв зохиодог хөгжим яруу найрагчуд бас их олон байдгүй гэж. Ингээд энэ дууг дуусан анхны дууч бол мөн балетын дуу жүжигчин Амгаа байсан юм аа. Ингээд Батмөрийн хоёр дууг хамгийн хоолнд хүргэсэн дуучин бол одоо балетын жүжигчин Ташкент Пермь сургууль төгсөж ирсэн манай мэрэгжлийн балетчдын нэг Амгаа энэ хоёр дуугийн дуулж олонний хүртэл болгож исэн. Ийм төвхтэй юм. За тэгэхээр манай Батмөр дэлхийн залуучууд оюутны 8 дугаар их наадамд 1962-нд хамт олонтойгоо явж Кармен дүүрэн орчлыг тоглоод алтан медалийг хүртэж байсан. Социалист орнуудаар аялал тоглож байсан. Ийм хөгжмийн цуулж сайхан хөгжимчин хөгжмийн цуулж. За 72 он сургуулиуд төгсөж ирээ Сүйд Сүхбаатар аймагт. Сүхбаатар аймгийн соёлын ордон гэжсэн тэр үед чинь 72 онд чинь театрууд бол тэр болгон байгуулагддаг байсан шүү дээ. Соёлын ордон хөгжмийн багш оройтсон. Тэгээд дараагаар нь Сүхбаатар аймгаас дараагаар нь Ховд аймагт очсон. Хөгжим бүжгийн дунд сургуульд багшилж байсан. За тэгээд Эрдэнэтэд очиж Эрдэнэтийн дуужгийн шуулагт ажиллаж байсан. Дараагаар нь хөгжим бүжгийн дунд сургуульд одоо ардын хөгжмийн удирдаачаар ажиллаж байсан. Энэ хүний бүтээл ингээд 60 жилийн одоо 65 анхны бүтээлийг хийсэн хэвтэл 60 жилийн хугацаанд л энэ хүн дан хөгжмийн бүтээл бол 100 шахмыг хийсэн байдаг. Дууны уран бүтээл бол одоо бид тоолж мэдэхгүй байх та бодол хэдэн зуун болоо үстэй тийм ээ. Ер нь бол дуу болгоно нь ард түмний сэтгэл төрсэн сайхан дуунууд байдаг юм аа. Тэгээд Батмөрт нэг онцлог бий. Очсон газар болгоноосаа ер нь уран бүтээлчний онцлог байх гэхдээ Батмөрт нэг онцлог. Очсон газар болгоноосаа тухайн орон нутгийн шинжийг агуулсан бүтээлийг хийдэг. Сүхбаатар аймагт очиод ирэхдээ сайхан гангийн шивнэ гэдэг тийм сайхан бүтээлийг хийгээд анх гаяж хүчин боороогоо дуулж исэн. За дунд говьт бол өөрөө нутгийн хүн нутгийнхаа сүм хөх бүрдгэж хийлийн чуулгах зориулсан юм хийжсэн. Ховдод очиод ховдын нэртэй яруу нарт Жамлихагийн шүлгээр нутгийн хөөрхөн бүсгүй гэдэг дуугаа хийгээд энэ дэрж ардын жигчин одоо тухайн үедээ бол цол авааг байсан самбуугаар дуулаад өнөөдөр нутгийн хөөрхөн бүсгүй гэдэг дуу нь олонний хүртэл болсон байна. Эрдэнэтэд ажиллаад ирэхдээ Эрдэнэтийн цагаан шөнө гэдэг сайхан дуугаа зохиож тэнд ажиллаж байсан Батмөр гэдэг уран сайханчаар дуулуулж байсан одоо мэрэгжлийн дуучид дуулж байна. Гэх мэтчлэнгээр очсон газар болносаад тэндээс дандаа юмыг хайж авдаг. Өөрөөх нь хэлсэн үг үлдээ би янз бүрийн уран бүтээлчтэй ажиллаж янз бүрийн хүмүүстэй хийх дуртай. Яагаад гэвэл миний бүтээл нэг хэвэн биш байгаасаа янз бүрийн олон төрлөөр байгаасаа гэдэг талаасаа би олон уран бүтээлчтэй хамтарч уран бүтээл хийхийг хүсдэг гэдэг юм. За өшөө Батмөрийн хувьд нэг хувийн арын шингийн талаар бол ярихдаа та бүхэн мэдж байгаа хта Батмөр ер нь хүнтэй хэрэлдэж исэн болов? Шанга дуурч исэн болов? Хизээч хүнтэй мууддаггүй. Ер нь тэгэл нэг дуугахан дургын хөрөл дуугаа болчдөг. Дүлгөөхөн хүнтэй мууддаггүй. А тэр нь бол бөөрн шилж байгаа, муу санаалж байгаа биш. Ерөөсөө л тийм хүн төлөвлөдөг шүү. Бас нэг онцлог гэх юм бол өөрөө дууга бичээд дуучин дөхтөө заавал ноотн дээр нь үгийг хадаад 3 бадаг үгийг бичээд заавал тэр дуугаа бүрэн бүтнээр нь өгдөг ийм хөгжмийн зохиолч. Энэ хөгжмийн зохиолчийн сайхан бүтээлүүдийг бид өнөөдөр сонсож байна. Сайхан дан хөгжмийн бүтээлүүдийн тэр болгон сонсоогүй бүтээлүүдийн зарим бүтээл нь өнөөдөр та бүхэн анхны сонсогч нь байл энэ сайхан бүтээлүүдийн сонслоо. Тэгээд энэ хөгжмийн зохиолч маань олон сайхан бүтээл цаашдаач гарах болно. Олон сайхан бүтээл нь өнөөдөр зөвхөн цөөн хийдийн бид сонсож байна шүү дээ. Тийм ээ тэгэхээр оркестр маань байр эзэлсэн байна. Ингээд Батмөрийн тухай та бүхэндээ товчхон танилцуулахад ийм байна. Ер нь бол Батмөр соёл урлагийн их сургуулийн зөвлөлт толгойд төгсөж ирэхдээ оркестрийн удирдагч мэрэгчлэр төгсөж ирсэн олон сайхан хамт олонтой ажиллаж байсан. Сургууль хүмүүжүүлэгч, хөгжмийн зохиолч, удирдагч хүн байгаамаа. Үнэхээр бид Батмөртэй баяр хүргийн сайхан бүтээлийг төлөө. Одоо бидний сонсох дуул ардын хувьсгалын 60 жилийн ойгоор
зохиосон Монгол Улсын ардын уран зохиолч төрийн шагналт Алдарт Пунцгийн Бадарчин шүлгээр зохиосон 9 эрдэнийн орон гэдэг сайхан дууга. 9 эрдэнийн орон шүлгийг бид бүгдээрээ мэднэ. Тэр шүрд нь, алтанд нь, мөнгөнд нь, ганд нь бадарчхуул ингээд бадаг болгохыг тийм 9 бадаг шүлэг хийсэн. 10 бадаг төгсгөлдөг. Тэгээд ухаантай хүн учраас дуу хийх боломжийг гаргаж энэ 9 бадгаа багслаад эхэнд нь л одоо нэг бадганд 3 4-ийг оруулаад ингээд дуун зориулсан тийм шүлгээ бичсэн. Энэ шүлгээр манай Батөмөр Аялгау зохиож 1981 онд. Энэ дууг хамгийн анх дуулсан дуучин бол Морины хэмээн нэрлэгддэг Дундгой аймгийн дуучин Жавцмагийн Нансалмаа гэж манай сайхан дуучин анх дуулж бичүүлсэн байдаг юм аа. Тэрнээс ч олон сайхан дуучид дуулж тэ. Өнөөдрийн дуулах дуучин бол үндэсний урлагийн их театрын гослол дуучин Монгол Улсын авиач хүчин Төмөн Жаргал. Монгол Улсын консерваторийн үндэсний найрал хөгжим Дарьцав багшийн нэрмжид өнгөрсөн жил Дарьцав багшийн нэрмжид болсон Дарьцав багшийн маань ойгоор гослол хөгжимчдийн төрөлдсөн цөөхөл хөгжмийн хамтлагийн уралдаан зохиолын уралдааныг зарласан тэр үеэр энэ найрал хөгжим бол Дарьцав багшийн нэрмжид болсон юм. Анх манай цөөхөл найрал хөгжмийг бол сургалтыг бий болгосон энэ алдартай хүний нэрмжид болсон юм. Ингээд Дарьцав багшийн нэрмжид үндэсний найрал хөгжим удирдаач Монгол Улсын соёлын тэргүүн эрдэнэ удирдаач Ганбат гослол дуучин Улсын авиач хүчин Төмөн Жаргал.
За одоо та бидний сонсохдоо бол Дорны их яруу найрагч Алдарт Бэгзийн Яваа хулангийн зохиол Соёлын гавь сэтгэл тэмдрийн шагнал би хаана төрөөвэ гэдэг дуу байгаа. Алга дэлхийн төрсмөн ноцтой гэж Яваа хулангийн чөлгөр маш олон сайхан дуунуудыг зохиосны нэг нь би хаана төрөөвэ. Энэ дуугаа 1987 он зохиосон. Та бүхэн мэдж байгаа 1987 анх Морин хуур наадам зохион байгуулагдаж тухайн онд зохиогдсон бүтээлээс шилдэг дуугаар шалгаруулдаг. Энэ наадамд энэ би хаан төрөв гэдэг дуугаараа оролцож ихний байранд орсон. Ер нь Батмөрийг хэлэхэд бол Морин хуур наадам 87-оос хойш 38 жил 2 удаа унжсан, 36 удаа болоход бол Батмөр нэг л унжсан, бусд нь бүгдээнд нь орсон. Орохдоо тэрүүн байранд ордог, дид байранд ордог, дандаа шилдэг дунд шалгаж идэг. Тэгэхээр энэ хүн дууны төрлөөр ямар хөө хөгжмийн зохиолч вэ гэдгийг бол бид бас зүгээр л ингээд хийх хөнгөөс мэднэ гэж бодож байна. Одоо ингээд би хаан төрөв гэдгийн сайхан дуу Улсын төрөөж Эрдэмийн театрын гослол дуучин Монгол Улсын соёлын тэргуун жилтэн Отгон Бат дуулна. Отгон Бат бол өнгөрсөн жил зохиосон Монгол Улсын хөдөлмөрийн баатар тэргийн шагналтай урлагийн улсын шармын нэрмжид уралдааны гран-при шагналтай дэлхийн алдартай дуучин Пласидо Домингогийн нэрмжид олон улсын дуурийн дуучны уралдааны шилдэг оролцогчид олон шагналтай ийм сайхан дуучин байна гэдэг тайснаа Отгон Батыг үлье. За одоо Монгол Улсын урлагийн гавьяас зүтгэлтэн Дажтоогийн Батмөрийн зохиол хөгжмийн өшиг уран сэтгэмжийг сонсгож байна. Монгол Улсын консерваторийн их найрал хөгжим барьц багшийн нэрмжт их найрал хөгжимд нь удирдаач Монгол Улсын соёлын тэргийн ажилтан Ганбат.
За хүрэлцэн та бүхэндээ баярлалаа. Өнөөдөр Монгол Улсын урлагийн гаяс төдийн хөгжмийн зохиолч багш удирдагч Даштовагийн Баттөмрийн уран бүтээлийн тоглолт ингээд өндөрлөж байна. Монгол Улсын консерваторийн барьцгүй нэрвжтмэсний найрлаг хөгжмийн та бүхэнд их баярлалаа. Ингээд тайснаа хөгжмийн зохиолч өрий, хөгжмийн зохиолчийн охин Монгол Улсын гаясчин Солонгоогоо тайснаа өрий. Монгол Улсын консерваторийн мэргэжлийн хөгжмийн сургуулийн үндэсний хөгжмийн тэнхимийн захирал Монгол Улсын соёлын төвийн ажилтан Гамбаттай та баяр эзэлж гэнэ үү? Та бид Баттөмрийнхөө бүтээлүүдээс цөөхөн хэсгийг сонслоо. Их бүтээлтэй хүн дээ. Ингээд микрофоныг шилжиж илээ. За энэ их азтай хүн байгаа юм. Уг нь соёлын мэргэжлийн сургуулийн удирдагч ингээд төгссөн хүн болоо. Гэтэл энэ сайхан сургуульд найрал хөгжим удирдагчийн цөөхөл хөгжим удирдагч багшаар ажилласан. Энэ үед алдарт өхөрч дуунд ордог нэрээ алдаршуулсан Лембцэн мундаг Цэрэн Дорж багш, Жавин багш, Цэрэн Дулан багш, Даштова багш одоо ийм болон тэрний дараа үеийн залгаж ирсэн багш нарын шавнар өнөөдөр надад баярлуулж миний өчөөхөө хийсэн уран бүтээлүүдийг нэг орон дуу хөгжмийн үдшиж болгож сонсогч олонд одоо төлөвлөж өгсөнд би та нарт их баярлж байна. Хамгийн хайртай багш нартай баяр хүргэе. Түүний хамт концерт мастер төгөлдөр уурчтай баяр хүргэе. Удирдагчтай баяр хүргэе. Намайг их алдаршуулж одоо хөтөлж концерт үдшийг минь хөтөлж өгсөн буян гавьяатай баяр хүргэе. За тэгээд дараа үеийн олон энэ алдартай хөгжимчд болох ийм залуучуудад дахин баяр хүргэе. Багш нэг баярлж байна. Тэгээд би одоо баярлсандаа одоо их зоригтой нэг үг хэлье гэж бодож байна. Өнөөдрийн тоглосон уран бүтээлүүдийн ноотнууд тоглогдоогүй багш нар дээр байгаа бүхэн ноотуудыг энэ сургуулийн уран санд нэмэр ханд болгож өгье гэж бодож байна. Яагаад үгүй энд жинхэнэ мэргэжлийн том хөгжмийн зохиолчд одоо санаат 2-3 ангитай зохиолууд энэ төр зөндөө хийж өгч байгаа. Тэрний удирдах этюд нь болох юм байна гэдээ өөрөө сая уран бүтээлүүдийн бодлоо ингээд энэ ноотоо өгөхийг хүлээн зөвшөөрнө. Сургуультай баярлалаа, та бүхэнд баярлалаа. За уран сан баяжуулсан сайхан ноотоо баярлалаа. Одоо Монгол Улсын консерваторийн үндэсний хөгжмийн сургуулийн захирал Монгол Улсын соёлын төвийн ажилтан Гамбаттанд микрофоноо шилжүүлье. За өнөөдөр энэ баяртай өдөршөнд хурамжуулсан Монголын үе үеийн нэртэй уран бүтээлчид үндэснийхээ урлагийг мөн дууны урлагийг Монголдо болон дэлхийд суурайтуулж нэр алдран бус суурайтуулж явсан үе үеийн хөгжимчид дуучид алдарс гавьяатангуудын цаалан суран суулсан байна. Ингээ консерваторийн нийт эрдэмтэн багш нар мөн суралцагсад та бүхэнд бас энэ гайхалтай үдшийн оройг мэндийг хүрэхэд таатай байна. Монголын улсын анхны их хуурчдын нэг Монгол Улс урлагийн гавьяа зүтгэлтэн хөгжийн зохиолч удирдагч Баттөмөр багшийн маань өнөөдөр их дуун сэнгүүн энэ уран бүтээлийн тоглолт амжилттай болж байна. Яагаад тэгэхээр зэрэг багшийн маань тэр говь нутаг шиг өргөн цэлгэр зэрэглээ татсан тэр сайхан элсэн манхан хөх тэнгэр өөрөө болохоор зэрэг дандаа алдааг зөв минийхөө ихтэй одоо ингээд дандаа алдааг эхлээд зөв гэж байгаа дараа нь алдааг ухааруулдаг энэ зан энэ сайхан сэтгэл зүйн өнөөдөр бүх зохиол бүтээлээр нэгшгэллээ. Багшийн маань уран тансаг аялалгуу өрнийн их гармонтой хамтдаа шаглагдаж Монгол дурсалгүй Монгол ухаан болж Монгол аялалгуу болж өнөөдөр та бүхэнд гიშгэллээ. Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Баттөмөр багш маань өнөөдөр уран бүтээлийн тоглолт
дууны урлаг, найрал дуу, мөн мэрэгжлийн дууны урлаг, зохиолын дууны урлаг гээд бүх төрөлд мөн хөгжмийн гослол, цөөхөл, төрөлцөн чуулга, үндэсний найрал хөгжимгээ төрөл бүрд одоо багшийн маань бүтээл ихшгэллээ. Монгол үндэсний хөгжим мэрэгжлийн сургууль энэ цаг мөчөөс эхлэн нэгэн том бодлогыг уран сангийнхаа том бодлого болгон хэрэгжүүлж байгаа. Энэ болохоор зэрэг Монголын алдартай хөгжим зохиолчдын бүтээлүүдийг урын сандаа оруулах, урын сандаа нэвтрүүлэх юм бодлого барьж байгаа. Энүүний анхны алхам бол урлагийн хөвцөлтөн Батмуур багшийн маань энэ уран бүтээлийн цэнгүүнээр хэллээ. Дараагийн том ажил бол Монголын нийт хөгжим зохиолч Асан Лимбич Эренцэнгийн Бат Эрдэнийн маань бүтээлээр дараагийн энэ том концерт маань үргэлжлэнэ. Ингээд Батмуур багштай уран бүтээлд нь их амжилт, амьдралд нь сайн сайхан бүхний хүсэн өрөөё. Баярлалаа багшаа. За баярлалаа. Батмүртөө баяр хүргэе. Энд хүрэлцэн ирсэн манай урлагийн алдархнууд ингээд ардын жүжигчид ингээд гавьяатууд манай нэртэй хөгжимчд хүрэлцэн ирсэн байна. Энд хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Манай ирээдүйн урлагийн алдархнууд авьяаслаг хөгжимчид, дуучид та бүхэндээ маш их баярлалаа. Сурлагын уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн өрөөё. Хүрэлцэн ирсэн та бүхэндээ биеийн нэрүүл, ухаан саруул, ажил үйлсэн өөдрөг, их сайхан байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. Дахин сайхан бүтээлээр уулзахын ерөөлийг дэвшүүлье.